Энэ залууг Батжаргал гэдэг. Тэрээр 1976 онд төрсөн нэгэн. Дунд сургуулаа төгснөөс хойш одоо хүртэл нийт 17 жил гутал тосч байгаа гэж байна. Энэ бичил бизнесээр ах эгч, аав ээж, дүүнэргээд 10 он бүл тижээдэг гэж байлаа. Нэг гутал тослоход 1000 төгрөг. Харин арай үнэтэй ботник болон пүүснүүдийг 1500 төгрөгөөр чанартай гэгчин тосолж чадна гэж Батжаргал ярьлаа. Энэ цугаа та одоо яг тэгээ өдөрт хэдэн төгрөг олж ийн? Ерөнхийдөө хэдэн ам бүл тижээдэг вэ? Ам бол 10. Өдөрт нэг 10 заримдаа 10. Заримдаа 5. Бичүүлэгчийн ийлэх бол 2500 байдیں۔ Ингээд суугаад нэг олон хүмүүс ичдэг болохоор бидний бингдэг байхгүй. Ингээд бичүүлэгчийн тавих уу усад зарим болохоор тэг зарим болохоор яах юм бэ л гэдэг. Донцлоор нэг 10-10-аас бодгонд 10. Хайртай нэр баг. Сайн шүү дээ. Дарахгүй лаач юм гэж юм хийхгүй юм болтохгүй шүү дээ. Ямар гэнтүүнээс мөнгө голдож юм шиг. Хулгай хийж хүн алж, худал хийж биеэ үнэлж амьдарч байгаа иргэдийн хажууд ариун цагаан хөдөлмөрөөр амьдарч байгаа энэ иргэн хамаагүй аз жаргалтай харагдсан юм. Ажил олдохгүй байнгээ зүгээр дээшээ харж сууж байхын оронд энэ мэт ажлын байр таны нүдний өмнө ил байгаа шүү гэдгийг тэрээр уриалж байлаа. Тэгэхээр дослохоо дараа тэр содгор өнгөлөс цэвэр содгор ачихсан гоо. Энэ хар зарим нэг харах нь зарим ачуураар ачих ачуур байхгүй бид надад муу пордонд л ачтэй. Нэг одоо хин гэдэг өөрөө танилцуулаад ерөөхдөө хаана амьдардаг? Сонгих нэг хоёр ороо. Батжаргал. Аашигын Батжаргал. Яхаа ингэж гэр мөнгө хийхгүй бол ингэ зүгээрээ суугаад өвтөлтэй юм шиг. Ийм ажил өөрөөсөө л ажлыг олж хийгээл л гэж бодчих. Зөвөөс сууч эцэгээс сууч өөртөө эднэсээ аваад тэгээ бас ажиллаж болно шүү дээ. Төрийн ордны хажуугаар өнгөрөх гадаад иргэд рүү даллаж англиар ярьж гутлаа тастуулаач хэмээн хэлж байгаа харагцсан. Түүнээс юу гэж байгааг нь тодруулахад хүү найзаа гутлыг чинь сайхан туслаад өгье. Сайхан гуталтай байхад ажил төрөл бүтдэг юм гэсэн үг гэж хэлж байна. Яг энэ үгээ тэрээр Герман, Солонгос, Орос, Чех хэлээр хэлж чадна гэж хэлсэн юм. Тэрээр өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл төрийн ордны иргэн тойронд судаг байна. Хэрвээ үзэгч таа ч гэсэн түүнтэй таарвал шударгаар хөдөлмөрлөж байгаа нeenийгээ дэмжиж нэг үйлчлүүлээд үзээрэй гэж шууд ариунаа ласарнаар мэдээллээ.